тааруу гүйцэтгэж байгаа. Ялангуяа яг одоо бөмбөгт өсрөх гэж байгаа KJ McDaniels. За ингээд KJ McDaniels өндөрсөн гэхдээ Сэлэнг Бодонс багийн тоглолтын эхний давталгааг хийх юм байна. За хоёр багийн одоо цувралт ясныг нь дараагийн шатны учраа тодорхой болчихлоо. SJF Сэлэнг Бодонсыг илүү өргөсөн тоглолтын нээлтийн оноо даваа самбуугийн дэлгэрэн юм. Сэтгэлээс эхлүүлж байгаа ч гэсэн яг тоглолтыг төгсгөж байгаа тавт дээр тогтмол байгаа. Болор Эрдэнэ зүсээд орсон гоё давталгаа тооны харьцааг 2 болгож тэнцвэрлээ. Зүйлүүд харагдсан. Энэ хоёр баг ер нь хийх зүйлтер бас байхгүй байгаа шүү дээ. Дөрөв дотор. За тэгэхээр хоёр багийн тоглолтууд ямар ойрхон болж байгаа бэ? Гоёмсог оролт хийлээ. Тинчүнхон. За хоёрын голоор бөмбөгөө нугаа гараад ирцэн. Давталгааны амжилттай болсон. За KJ McDaniels түүнийг хамгаалж байгаа. Доор дамжуултыг анд руу гаргаад өгсөн. Анан самбарт ороос 2 оноо авлаа. Хоёр хамгаалагчийг өөрөөр татсан инх хойсглан өөрийнхөө зайруу аваад орцсон доо шидэлтэн амжилттай. Санчер скрапыг дохиж өнгөрөөсөн хоёрын голоор алхаад Тинчүнхон хангалттай орон зай үүссэн байсан. Батбаяр за байрлалынхаа давааг авцсан. Нэмэлт шидэлтийг үүсгэх нөгөө дэлгэрний өнөөхөл гой дамжуултууд. Казанс за одоо хоёр эсрэг шахаад орсон давталгаагаа алдсан өөрөө нэмсэн. Энэ тоглолтод ихний оноог авлаа. Болор Эрдэнэ. За зүүндээ тулгыг хурдаар тойрцсон доо зүүн гарын ёстой нэг хөнгөн ивлэхэн төгсгөл байлаа. Казанс эргээд анд дээр бөмбөг ирж байна. Казансын Сланыг аваад шийдсэн 3 онооны шийдэлд амжилттай болсон. За Батбаяр Батбаяр Казансын Сланы араас шидэлтэн дээр гарсан. Батбаярын 3 оноо. За фейк энд автороос өөрөө тэр чигээрээ дайраад орсондоо самбардаад явуулсан давталгаа амжилттай. Боломж өндөр оноо авахтай тоглолт байна да. Батбаярын бөмбөгийг дасалсан хурдан давталгаанд Тинчүнхон гарч ирээд 2 оноо авсан тооны харьцаа дахиад нэг удаа тэнцлээ. Орсон байгаа. Брайс Джонсны бөмбөгийг скрап цохоод гэсэн KJ дээр иржтэй. Брайс за нэг төгөж харгалаад 2 оноо авлаа. Экваторын Сланыг авсан Казанс Ананд Сланы араас шийдсэн Болор Эрдэнэ хаачлаа. Маш цэвэрхэн хаалтыг хийлээ. Төгсөглөө хаалцсан. Инх хойсглон самбраас урагшаа Санчер гараад ирсэн байгаа. Дамжуулт яг л гарт нь ирсэн Санчер хурдан давталгаар оноо авлаа. Батбаярт дамжуултыг өгсөн. Батбаяр зүүндээ хөдлөөд дундын зай шидэлт амжилттай. 5 секундын хугацаа үлдсэн байгаа. Нүүрний шугам дагаж ороод задлсан Брайс Джонсон 3-аас шидэлт амжилттай болсон. Энэ зай шидэлтээр алдаж байна. Өөрөө ихтэй хоёр дахь боломжийг үүсгэсэн. Скрап 3 оноо шидэлтэн амжилттай болсон. Тоо тэнцсэн. Тооны залбар өнөдөр явж өглөө. За тэгээд өөрөө Сланы араас шийдсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. За Сэлэнг Бодонс онооны тэргүүлттэй болсон KJ McDaniels ямар гоё хөдөлгөөнд довтлогоо юм бэ. Явуулчаад байгаа шүү. За тулга зүүн дайрж ороод задлсан Сэргэлэнбаатар өөрөө шийдсэн Сэргэлэнбаатарын 3 онооны шидэлт амжилттай болсноор Сэлэнг Бодонс багаас дараалсан олон шидэлтүүд ирлээ. Бодонсоос Батбаяр за Сэргэлэнбаатарыг аргалсан голоор McDaniels зүссээд гүйсэн цагирган дээрээс төгсгсөн. Батбаяр инх хойсглан за шууд шидэж байгаа юм байна. Амар хойсглангийн инх хойсглан үзэгчтэй Omni Erdet Miners-ыг ахин нэг удаа тэргүүлтэнд хөтлсөн. Scrap нэгээр хаяад өгсөн. Зүүн төгсгөл амжилттай. Цаанаас Санчер тойрч гарч ирсэн. Хамгаалагчаасаа салж чадсангүй. Болко дүлгөөнийг хурдаар илүү өргөцсөн давталгаа амжилттай. Шидэлт амжилтгүй болсон 2 дахь боломж үүссэн. Энэ удаа болттой талбараа ороод хөөргсөн давталгаа. Цагирах дээр ойсон 60-аас орж ирсэн болоод байгаа да. Энэ удаа тулга дахиад Казансын Сланыг аваад орсон хангалттай зай үүсчлээ дээ. За Майнерсээ хамгаалцсан нэг зог тусаад. Бөмбөгөө барьсан Батбаяр эргээд Демаркус Казанс авсан ямар гоё дамжуулт вэ? Батбаяр дүлгөөн самбардаа тоглоогоор оруулсан. Маш гоё багийн тоглолт байлаа. Нэг эсрэг нэг хөнгөн аргалцсан да дундын зай шидэлт нь угаагаад гарсан. Нямцогт 2 дахь боломжтой тэмцсэн. McDaniels хүлийн ажиллагаа гоё болсон. Баттур бужигноос нь да инх хойсглан нүүрний шугам дагаж орсон. Дундаас сөргсөн давталгаа амжилтгүй. Казанс харин өөрийнхөө цагирал руу оруулчлаа. За бөмбөгөө барьчлаа. Цаана KJ McDaniels бөмбөг ирсэн. KJ Казансын гарыг давуулаад авдалсан 2 оноо. За Казансын Сла ирсэндээ тулга цаана Jay Scrap төгсөн. Scrap хамгаалагчтай давтлаад оноогоо авч байна. Болор Эрдэнэ. За одоо хоёр тийхгүй дамжуултыг гаргасан. Одоо хоёр хамгаалагчийн голд орчлоо. Scrap-ийн эсрэг дамжуултыг үлдээсэн инх хойсглангийн уран төгсгөл байлаа. За өөрөө баруунда бөмбөгөө хол яваад орсондоо буцаагаад гаргасан Тинчүнхон давталгааны цаг дуусахад өгөж байсан. За давталгаа амжилттай бас нэмэлт шидэлтийг үүсгэн. KJ McDaniels эргээд Болор Эрдэнэ
За гарсан да 3-аас шийдсэн ганц болгоныг Болер Эрдэнэ шийдэлт энэ тоглолтын хамгийн олон тэргүүлтийг Майнерс хаавлаа. Довтлооны цаг 10-аас доош орсон тулга Тэнчүн хооны эсрэг баруундаа хумаад өөрөө дундаа шидэж байгаа юм байна. Шидэлтэн цагираг дээр ойжгаад орсон. Scrap. Одоо мэдээж Каснс талбаас гарсан гэдэг бол Scrap-д илүү довтлох орон зай боломжууд үүсэх ёстой. За богино хугацаанд бол Лононы зүрх 3 болж ойртсон байгаа. Болер Эрдэнэ занслаа аваад яваад орсон хөөргсөн довтлогоо амжилттай усаар 3 дугаар үеийн төгсгөлийг Болер Эрдэнэ хааж байна. Эхлүүлсэндээ Майнерсаас инх баясгалан Болер Эрдэнэ дамжуулт Кишэ дээр ирсэн Кишэ Макданисийн төгсгөл амжилттай болсон. Түлхүүн өнтрийн аим гэсэн одоо багийн бүх тоглогчдол одоо тоглоом дээр илүү оролцоотой байх хэрэгтэй байна да. Тулга хамгаалагчтай шийдсэн дундын зай шийдэлт амжилттай болсон. За анаад энэ удаа харин тогтох юм болов гэсэн дүлгөөн дээр бөмбөг ирсэн санчиртай контактлсан инх Хотын дүлгөөний довтлогын амжилттай авалсаар тоог 64 дээр тэнцвүүлсэн. Сая дэлгэр нэм түлхүүн гэсэн амжилттай огт твдсэнгүй. Яг л хийгчтэй зүйлсээс нөгөө талаас инх баясгалан завчин дээрээс 3 онооны шийдлийг амжилттай болгосон. Тулга. За тулга нэг дараад 3-аас шийдсэн отхон дээрийн туулгын 3 оноо тоог дахиад тэнцвүүллээ. Болер Эрдэнэ нэг тохиод эргэж шийдсэн дундын зашил дугаагаад гарсан тийм отхооны самбраас аваад нэмсэн Scrap-ийн хаалт. Scrap бөмбөгийг багтаа хадгалсан. За довтлооны цаг дуусах дөхөж байгаа тулаг баруундаа яваад орсон зүүн төгсгөл амжилттай болсон. Майнерсаас инх баясгалан хангалттай орон зайд гарсан инх баясгалангийн 3 онооны шийдэлт найдвартай байна үзэгчтэй. Scrap. Батбаяр нэг тохиол зүүндээ засаа шийдсэн наран гэрлийн Батбаярын 3 онооны шийдэлт онооны зүрх эргээд 2 болгож байна. Алдаа бол тус бүртээ 4-өөс дээш болсон Scrap step back-тэй явуулсан. Шийдэлтэн самбардаад орсон Jaden Scrap багта 3 онооны тэргүүлийг авчраад өгсөн. Чухал үед 2 шийдэлт. Эхний шийдэлт амжилттай болсон. 2 онооны зүрх болсон. За нийтөө дасгалжуулагчд бол 2 засварлагын ирэх хоёулаа байгаа. Кишэ Макданисийн сүүлийн шийдэлт нь ойгод гарсан өөрөө аваад нэмсэн Кишэ Макданис! Тоог 77 дээр тэнцвүүллээ. Гацсан боловч бодос дээр бөмбөг ирж байгаа юм байна. Тулга баруунда нэвт дайрсан Макданисийн хаалт амжилттай болсон. Майнерсаас довтлох багахан хугацаа байна. Инх баясгалан шийдэлтийг гүйцэтгэсэн боловч ай. За ер нь тотгоон дээр санчиг оруулаад хамгаалтан дээр бол ням цогтыг гаргаад байгаа. Болер Эрдэнэ гоё дамжуулт Кишэ Макданис харин дээрээс товтлсон. Нэмэр цагийн эхний оноо. За тулга дээр санчир хамгаалж байна. Батбаяр аваад шууд шийдсэн наран гэрлийн Батбаяр үзэгчтэй. Батбаяр 2 хамгаалагчийг өөр дээрээ татсан да. Дэлгэрнээ бодогтай баруун цөмрөөд орсон довтлогоо дээр инх баясгалангийн хаалт амжилттай. Гамболтын Баттар үүсгэсэн. Болер Эрдэнэ 2 голоор бөмбөгөө өөртөө хоолоо хийсэн сүүлийн залдан дээр нь Scrap хадгалчлаа. Тулга хурдан довтлогод гарч ирсэн довтлогын амжилттай болсон. За Scrap. За дамжуулт дүлгөөн дээр ирсэн дүлгөөн баруунда хомж ороо дэлгэр нэмд үлдээсэн даваа самбуугийн дэлгэр нэм. Баясгалан бөмбөгийн талбай дээр үлдээсэн Макданис. За буцаад инх баясгалан татгуулсан завчин дээрээс сул шийдсэн шийдэлт амжилттай болсон шүү. 7.9 секунд боломж байсан хэвээр. Зогшоо самсан дамжуултыг Кишэ Макданис тасалсан 5 секунд хангалттай хугацаа Майнерс байна да. Инх баясгалан нэг хөл дээр шийдсэн шийдэлт амжилтгүй болсон. 85-82 Сэлэг Боденс Плей-оффын 2 дугаар шат руу гарч байна.